найзууд бүр ингээл амар таны юмстай амар гойлцсон юмстай гэл тэний бүр яг арилаад байна чи бүр ингээд орсон дүүн болжээ гэл тэмүүт ингээл нэрэл аваасаа л ярьж байгаа юмцтэй гэл амар урам аваад гоё мэдэр. За миний их нь болохоор яг арилгах боломжтой. Тэгээд айгуу гамаа сайн байх хэрэгтэй. Чиний бол одоо ингээд баг насны дээр байгаа болохоор ер нь л тодорхой хэмжээний айгуу сайн арилнаа гэдэг хэлээд тэгэл шууд дор найцсан. Ер нь бол хоёр дахь оролтон дээрээс айгуу сайн үр дүн айгуу юм сайн мэдгэцэн. Хүн чинь юу яагаад гэдэм ч ингээд арилгах тусам ингээд амар жоохон ингээд шунаал тэгэл гэрхэн хүртлөө ямар гойлцсон ингээд найзад хүртэл амар хэлээд чиний ярьж бүр амар гойлцсон байна штэ гэл. Сайхан нөгөө нэг бараг 7 хоног нөө ер нь боддоггүй байсан чи бүр ингэсэл яа нөөрэ бодохгүй байх чинь юм гоё илөө гэл өглөөсөө нөөрэ бодохгүй явчтаа гэл нэг 30 минут илүү унтаад амар жижиг юм шиг мөртлөө яг одоо батгатай яг тийм сэвтэй хүмүүсийн хувьд болохоор айгүй том өөрчлөлт таахгүй юу. Миний халахлаарээ 4 удаагийн оролтоор тэгээд арьсаа онцлуулад яг хэдэн удаа орлох шаардлагатай байна гэдэг юм чинь хэлээд өгсөн. Яг нөгөө нэг нарнаас хамгаалах юмаа сайн өөрөө хэрэглээд, нарныхаа цусыг хэрэглээд, тэгэл витамин С-ийг хэрэглээд байвал ер нь дахиж ингэж нэг сэвхүүсэн гэсэн юм байхгүй л. Нэрсэг хамт олондоо тэр нь бүр амар гой санагдсан. Гэртээ ам шиг гоё ингээл баг би ч нөгөө имслэгэнд ордог байхдаа баг унтаж байсан. Сэвхүүсэд албаны лазер сонирхож байгаа хүмүүстэй яг хандаж хэлэх юм бол аюу сайн газраа судлаад тэгээ бас яг энэ жаа ур чадвар яг тэр аппарат нь яг хаанаас орж ирдэг аюу сайн ингээд судалж агаад тэгээд богино хугацаанд хурдан үр дүн хүсэж байгаа хүмүүст зориулагдсан гэж бол би өөрөө дүгнсэн. Лазерыг тийм тэгээд амар их баярлж байгаа гэдэг.